аюу хүчтэй салхинд бусдаа бороо ороод тэгээ майхнууд бүгд нэвтрээд тэгээд нөгөө майхнууд ч салхинд нурж унаад тэгээ бүгд айчихсан эмэгтэйчүүд нь юун дотроо суучсан хөөе. Машин дотроо. Тэгтэл Монгол гэр тэр салхинд тэр бороонд тий бүр яачгүй ингээд ямар ч тухайлдахгүйгээр ингээд байжсэн байхгүй. Яг энэ Монгол гэр шиг юм батбух хийцтэй. Тэгээд орчин үеийн инновацлогийн материалаар бүтээсэн майхан байж байгаа болохгүй гэж. Тэгээд майхны технологиг Монгол гэрийн давуу талтай хослуулад тэгээд ийм инновацлог бүтээгдэхүүн хийгээ 2016 онд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалттайгаар энэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсэн байхгүй. Тэр майханд хамгийн чухал зүйл юу байдаг вэ гэхээр материал хамгийн чухал материал. Одоо жишээ нь бид эдийг харж байгаа энэ болохоор хятадын 1 номерын цахилгаан байт. SBS гэдэг. Одоо жишээ нь хэдүүлээ ингээ хувцас авахад Waikiki гэдэг Японы тий цахилгаантай байх бол KK 2 ката тий. Тэгээд тийм цахилгаантай хувцас бол угаасаа чанартай байдаг. Яг үйлдвэрлэж байгаа газрууд. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн Монголын энэ цаг агарын аяыг даахын тулд хамгийн сайн материалаар хийх хэрэгтэй юм байна. Тухайлдуулахгүй байх хэрэгтэй юм байна. Үндэсний хэлбэр дизайнаа хадгалах хэрэгтэй юм байна. Ингээ хөгжүүлж явж байгаад ингээд оюуны өмчид нэрээ хятадд хамгаалаад дэлхийн оюуны өмчид бүртгүүлээд ингээд жин там болгоход яаж байгаа вэ гэхээр 3-4 жил зарцуулчихж байгаа юм. Тэгээ одооноос яаж байгаа вэ гэхээр манай бүтээгдэхүүн баг 4 дахь сайжруулалт руугаа ороод тэгээ олон улсын зах зээл дээр яг зарагдахад бэлэн болж байгаа. Жуулчид Монголд ирээд юу үзхийг хүсдэг вэ гэдэг ийм судалгаанууд байгаа байхгүй. Тэгээд тур операторуудтай уулзахаар зүгээр нүүдэлчдийн ахуй амьдралыг үзэж сонирхож тэндээс гоё туршлага хоригдлуулж авах. Тэгэхээр малчин айлын гадаа бид нар Монгол гэрээр хийхээс илүүтэйгээр орчин үеийн инновац гэсэн бүтээгдэхүүнүүдийг ашиглаад тэгээд тал талаасаа ингээ хамтраад тэгээд нэг ийм платформ үүсгээд гэр одоо юу гэдэг чинь бас нэг нэр өгөөд тэгээ ингээд юу ячиж болж байгаа байхгүй. Тий. Ажиллаж болж байгаа. Брезент бол брезент биш. Хулдаас бол хулдаас биш. Энэ юу гэдэг материал вэ? Энэ болохоор яг техникийн нэршил нь болохоор polycotton canvas ripstop 320 GSM гэдэг материал байна. За би энийг эхнээс нь тайлбарлаж өгье шүү дээ. Polycotton гэдэг бол полистер хүүн даваа хоёрын холимог гэсэн үг. Полистер хүүн даваа хоёрын холимог. Дан cotton буюу хүүн даваа материал бол яадаг вэ гэхээр аюу гой тухтай мэдрэмж төрүүлдэг ч гэсэн ус нэвтрэх гэдэг. Дан полистер болохоор наранд хит халаад давуу тал нь юу вэ гэхээр ус бол огт нэвтрэхгүй. Тэгэхээр энэ полистер материал хүүн даваа хоёрын холимог учраас polycotton гэж нэрлэдэг. Ripstop гэдэг нь ямар учиртай вэ гэхээр энэ бүдүүн утаснууд байна шүү дээ. Энэ утаснуудыг болохоор яг наран толын зах дээр энэ олон жил давуу зарцсан хүмүүс болохоор shot гэж нэрлэдэг. Энэ яадаг вэ гэхээр илүү бат бөх гэсэн үг. Таталтан төсвөртэй гэсэн үг. Энэ бүдүүн утаснууд чи ингээд юу үсгэж тор үсгэждэг байна. Одоо тэр цаатлын майхан бол одоо бараг 3 дахь жилдээ ашиглаж байна. Тэгээд 1 жил гадаа тасралтгүй бариатай байсан. Тэгээд 100 хавар намар өвөл гэдэг яг бүх тестүүдэд давцсан. Энэ татлахын систем. Энэ ч одоо ингээд нөгөө бидний жирийн ард барьдаг майхныг харахад бол арай өөр юм байна шүү дээ, тий. Би нөгөө ярихаараа хитрхи нөгөө техникийн юм ярьчих гэдэг тий. Энгийн л ярина шүү. Энгийн л ярьж байгаа. Тэгэхээр энийг бол бид нар бол монголоор бол бид нар бол чангалуур гэж нэрлэдэг. Чангалуур. Тэгээд энэ чангалуур нь яаж байгаа вэ гэхээр гурвалжин чангалуур байгаа. Төрөл төрлийн чангалуур байгаа. Бид нар гурвалжингийг ашигладаг. За энэ болохоор ийм фосфорддаг. Энэ уус яг энэ болохоор яаж байгаа вэ гэхээр майхны гацсан татлаганд хүмүүс бүдэрж унах тий. Эсвэл машин тэрэгтэй явж байгаад анзаарахгүй байх мах тэр асуудал. Энэ майханд одоо зөвхөн энэ биш өөр юм гэрэл ойлгож байна уу? Яг энэ үүднээс хэлдэг байна. Одоо шүн орж ирэн шүү дээ тий. Тэгэхэд энэ аянталтай байх шиг. Яг үүдээ анзаарах зорилгоор энд нь бас юу хийж гисэн гэрэлтүүлэгч. Тэгээд гэр майхан маань болохоор урдаа болон хойно хаалгатай. Яг тэгдэг вэ гэхээр олон улсын шаардлагаараа заавал аюулгүй гарц 2 байх хэрэгтэй гэж үздэг. За. Энэ баган дээр тогтож байгаа. Дундуур 2 салт юм байна тий. 2 нийлээ сал 1 2 3 4 5 салаа авчиж. Энэ хэдэн метр? Диаметр нь болохоор 5 метрийн диаметртэй. Тэгээ ханны өндөр нь болохоор 160 та.
Тэгээ яг дээшээ бол 340 байгаа. Тэгээ хоёр талтай хоёр цавхтай. Тэгээ энэ болохоор нөгөө Q size буюу нэг өсөндө 160 хэмжээтэй ор хоёр талтанд тавьсан тогтчлт байгаа. Ер нь бол яг ингээд нөгөө тухай алдуулахгүй тул яг юм цагаан хэрэгсэлтэй. Ирж байгаа амарж байгаа хүмүүс л яг гэртээ гоё тухтаа амарж байгаа юм шиг л. Одоо энэ ингээ харж байна л та дотроо давхар материалтай явуулна шүү дээ. За одоо сүүлийн майхнууд бас гайгүй болцсон байгаа даа. Нөгөө юм доторлогоогүй майхнууд ч өглөө дөнгөж нар гарангуут шарж алчих гал ингээл дотхон бөхч юм. Унтахаарахгүй болчихдог шүү дээ. Энд дэр бол тийм байхгүй. Энэ болохоор ингэдэг л дээ. Бид нар ингээ ер нь халуун саваар төсөөлчих хэрэгтэй. Халуун сав хагарахаараа дотроо нэг юм халуун нойрд хэсэг байгаа шүү дээ. Тэгээ үндсэн гадналтын хэсэг. Яг энэ 50-ын болохоор яаж байгаа гэхээр үндсэн гадналтын материал нь зузаан. Дотор талынх нь ийм хөвөн даваа материалаар ингээ хийгээд өгөхөөр нэгдүгürt юу үүсдэг вэ гэхээр наранд халддаг. Хоёрдугаарт конденсац үүсдэг. Нэг өсөндөө энд ингээд нэг гал мал түлээд нөгөө нэг цаймаа услах шүү дээ. Тэгэхээр ингээ ууршаад ирэхээр яадаг вэ гэхээр жирийн нөгөө юм Оксфорд майхнууд энэ дээр хөлөрдөг. Айгүй хөлрөөд тэгээ мишок хүнжил боцсууд ингээ норгочдөг байхгүй. Энийг яг аялж үзсэн туршлагатай хүмүүс айгүй хэлдэг. Айгүй тухайлдуулдаг шүү дээ. Тэгэхээр энэ дотроо юм хөвөн даваатай учраас конденсац бага үүснэ, наранд бага хална. Тэгээ дуу чимээ багасаа авчихдээ. Бороо орохоор одоо түр гээл чимээ ордог шүү дээ. Энэ нөгөө хөвөн даваа материал чи өөрөө дуу чимээг бас давхар багасгаа авчихдээ. Тийм давааталтай. Энэ дотор талын материал нь барихтаа тустай барьдаг юм уу? Одоо ингээл бүхлээрээ л байж тийм үү? Энэ ингэж байгаа хөө. Одоо үндсэн майхнаа барихад бол дотор талын нөгөө хамнууд байгаа шүү дээ. Тэднийг ингээ босгочихно. Тэгээ энэ дотор талын дулаалгын хэсгийг бол дараа нь нэмэлтээр үлгэх. Дахиад дотор нь үлгэх тийм. Хэрвээ шаардлагагүйг нь үлгэхгүй ч байсан бол хэрвээ яг тухтай байгаагүй л үлгэцэн дэр. Бидний хамгийн гол зорилго бол ерөөсөө cozy in the wild буюу аглагт ая тухтай байх тэр шийдлийг л боловсруулдаг.